1-р сарын 19-ны Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар Гамболдын Ангар нар ажиллаж байгаа. Өдрийн төргийн Мөөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хаан банкны хэрэгцээ бүрд шийдэл ураатай Зээлийн аян за мөн Үүлэн брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд манай радиод сонирхолтой одоо хөгжилтэй түүхээ ирүүлсэн тэр түүхүүдийг гэрлээвтээр нэвтрүүлгээр уншдаг. Магадгүй та өөрт тохиолдсон эсвэл өөр хүмүүсээс сонссон хөгжилтэй түүхээ радиогоор уншуулъя гэвэл манайх руу маш олон янзаар явуулж болно. Хөөе өчигдөр би нөгөө нэг цайны цагийг ашиглаад сонсогчдын хамгийн их асуудаг асуултанд хариулсан шүү дээ. За тийм биз. Тэгсэн чинь юу яасан бэлээ шүү дээ. Нөгөө үдээ ачрыг яг ингээл асуугаал орж ирээд байгаа байхгүй юу. Тэгээд хуурамч аккаунтууд байгаа гэдгийг нь угаасаа хэлсэн шүү дээ тий. Тэгэнгүүт манайх 323,600 гишүүнтэй болсон. 400-аар нэмэгдсэн. За та үдээ ачиргээд кириллээр бичгээр 323,000 гишүүнтэй ийм групп байгаа. Тэр групп руу та өөрийнхөө хөгжилтэй түүхийг бичиж болно. Эсвэл олохгүй байна гэд байвал манай радиогийн пэйж рүү чатаар бичээд явуулчих болно мессежээр. За бас ингээд бичмээргүй байна зүгээр яриад өгчий та нар ингээд радиогоор дамжуулаад ярьчих гэвэл та тэр гар утсан дээр чи нэг ийм микрофоны зураг байгаа. За тэр микрофоны зурган дээр дарахаар та өөрөө ингээд за надад ийм тохиолдоод гээд яриад тэгээд тэрийг бид нар руу явуулчвал тэрийг чинь бид нар текст болгож бичээд радиогоор уншиж өгнө. За тэгээд бас нөгөө хүмүүс нөгөө яг групп дээр орж ирээд бичгээр жинхэнэ өөрийнхөө яг аккаунтаар орж ирж байгаа учраас зарим хүмүүс санаа зовдөг юм байна. Тэгээд ингэж хэлснээс хойш над руу бол хувь чатаар маш олон хүнээс чат ирж байгаа. Тэгээд гэхдээ нөгөө гадаадад ажиллаж амьдардаг хүмүүсээс их ирж байна. Тэнгүүтээ кириллээр бичдгээ чинь бол бичгээ чинь дэмжиж байна тий. Тэгээд айгүй олон жил ингээд нөгөө дандаа ингээд латинаар бичсээр байгаад одоо ингээд баг үдийн ачирт зориулж би кириллээр бичлээ тий. Тэгмүүд айгүй гой хүндэтгэлтэй хандаад байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь тэгэхээр алдаатаа бичсэн байвал уучлаарай гэд. За ёстой хамаагүй тэрий чинь манай цэгийн сайхан редакторлаад тий засаад биччихнэ. Тэгэхээр одоо кириллээр бичиж байгаа манай одоо группийн дүрмийг баримталж байгаа тий. Та нартаа хүндэтгэлтэй хандаж байгаа. Та нартаа бас баярлаа. За эхлэх үү. За тэгье. За нэрээ нууцлсан сонсогч өөөө ингээл оруулчихна. Оюутан ах уу галзуу хідэн найзтай хөөн би. Эмэгтэй л улс болсон хойно уулзалтгаар ар гэр нөхөр өдөр хүүхдийн сургууль цэцэрлэг гэд ярих сэдв мунтахгүй. Сүүлдээ сэдв гүнзөрөл нэгнийхээ хүнжил хууруу хүртэл орж нөгөө амьдралд нь хэр байгаа талаар нууцхан шивнэлдээ давна тэгдгээ. Нэг удаа ЗО гэдэг хоёр найзтайгаа гуруула машинд буу халаад сууж байла. З гэдэг найз маань ойр ойрхон гараад нөхөр жаахан дурамчхан байгаа, ууртай байгаа. Гэхдээ тэр уурлаа гэдж хаа олдох ухааны юм ярилцаа сууж байла. Би машины арын суудал дээр манай хоёр урд сууж исэн. Зээгийн нөхрийн талаар сонсчээ судал машины ард гадаа хүн зогсоод ч ашиг санагдахаар нь би хаалгаа нээж толгоогоо унжуулж нэг харчгаад онц зүйл биш болохоор нь буцаагаад хаашглаа. Тэгсэн манай хоёрын яриа үргэлжилж л байна. Зээ найз маань ярьж байна. Нөгөөг чинь тэгээд сүлийн үедээ үнэн ядаргаатай байгаа. Хамаг гэр орон өмүүлээд боснуулаад тайчгана. Шкамд цунрын зулгаад гаргаа шидчихнэ. Гэхээр нь би гайхаад тэгээ өөрөө янзлалтын байгаастай гэсэн чинь найз юугээр тэр итээр янзлалтын чадах юм шиг би л янзлан штэ л гэж байна. Би ч гайхаад тэгээ яагаад хамаг юмаа гаргаа хайчтай мэдгүй бодвол өөрийнх нь зүн совин тоглох юм аяг л байдгийн байлгүй дээ гэж хэвнэг хэлэх юм. Би бүр гайхаад ямар сони. Тэгээ зүгээр ажаад хундраа буулгамаар санагдаад байт юм багтаа гэж бодоод сууж исэн чинь найз ёо бүрний өдөр миний шилэн зөркөөг юучгүй ураад хайцсан гэхээр нь би дотроо юу лаг секси юм дээ. Энэ хоёр халуухан байх наа гэж бодоод өмсцэн байхт ч нөө гэсэн чинь найз үгүй орон дээр тайлаа тавьсан байхад гэлэглээ. Би бүр мэл гайхаад ямар сонио тачаалтай хүн бэ гэж бодож байл найз. Өчигдөр ээж над дээр ирээд нөгөө мө гүлэгч нь тайлаа тавьсан ноолуурн цамц юучгүй ураад хайчгээд уурлаад гэхдээ би бүр мэл гайхав. Би дотроо хөөх хитний ээж нь ямар сони юм бэ? Нөхрийг нь гүлэг гэдэг юм бахта авахны бодоод ангааж агаад би бүр нүдэ тамруулаад танаа ээж чинь гүлэг гэж дуудт юм уу? Үгүй яах дээ өөрийг нь дуудахдаа нэрээр нь л дуудан л да надад талэр жуурлалтаа тэгэж аахгүй. Би бүр шок. Хатам ээж нь яаж ч уурлаа гэсэн, яаж ч хүргэндээ дургүй байлаа гэсэн гүлэг гээд авахтай гэж бодоод алмаараа сууж. Тэгэж ярьж байгаад найз за одоо орж нөгөөтг ч хоол унд өгөхгүй шүнжин гаслаад унтуулахгүй гээд буух гэт би бүр нам шок. Яг буухыг нь алдаад ёо чи гэхдээ арай юу хэдий найзууч гэсэн нөхрийгөө хамаагүй тэгэж дорд үзэж ярьж болохгүй шүү гэсэн чинь З2 хоёулаа над руу хэдэн секунд зог тусч маар том нүдээр харж яснаа хоёр талд саваад унц.
Үг ч хэлэхгүй юм. Хоёр талд илгээ тэрээд хичнээн минут инээсэн. Сүүлдээ бүр илгэн өшөөд ходоод нь өвдөө дуу гаргах тэнглэг болсон. Тэгж надад учрыг нэлж бид гурав үргэлжлүүлээ илэг ходоод цээжээ барин. Ямар ч дуу гаргах тэнглэг болтлоо инээлцсэн. Яасан гэхээр бид гурав эхлээд зээгийн нөхрийн талаар ярьж байсан. Тэгээд намайг хаалгаар дөнгөж толгоогоо гарган машины ард тал руу өнгийчөөд эргээд харах хаах оронд найз маань нэр манахныг гүлгтөө болоод гэж хэлж амжсан юм байна л та. За. Би гэр толгоо тэр хэдхэн үгийг сонсолгүй өнгөрөөснөөс болж оройжин зээгийн нөхрийг Ер нь ч ихтэй дундаас нь ойлгол эхэлсэн л дээ те. Йоо. За, Silver Ship гэдэг залуу. 2016 онд эхнэр үүд хоёр хадмынхаа хашаа башинд амьдардаг байлаа. Хадам ээж аав хоёр маань гэр бариад цуг байсан үе л дээ. 100 цаг байсан болохоор башингийнхаа хаалгыг онгоолгоод унтлаа. Тэгсэн манай эхнэр намайг дуудаад үүдний амбарт хүн яваад байна л гэлээ. Сонссон нэрээ хүн яваад байна шүү. Би ч аамуу хулгаач чамааг дагаал босоод хаалга руугаа чимээгүйхэн гитэх замдаа зохихом хайтал хуванцар сандлаас өөр юм олдсонгүй. Сандлаа дээр өргөөд ороод ирэхээр нь зохисон доо гэл орлоо. Эхнэр маань толгой дээгүүрээ хөнчлөө нөмөрсөн хэрнээ завсраар нь хараастай. Нөгөөх чинь ороод ирлээ. Би ч зохиол хайчлаа. Тэгтэл яаж байгаа юм бэ? Юу вэ гэдэлт нэг танил дуу гарлаа шүү. Тэгсэн эхнэр цаанаас хүү яа байл гэдгийг. Тэгсэн би хатмаагаа сандлаа зогсон байдгийг. Уул наав маань би засах гээд гартал манай хүүгээ сууж тоглодог машин гадаа байхад нь оруулах гэж байгаа садалтуулсан нь энэ байж. Үүнээс хойш нэг хэсэгт аав ээж хоёр манайх руу шүн орж ирэхдээ заавал чимээ өгдөг болсон. Уучлаарай аваа санаатаа зөхөөгүй шүү гинэ. Йоо. Аюул болсон биз дээ. Йоо, за нэргүй байна гэдэг залуугийн өвчлөлт өгөх юм. Фэйсбүүкээр нэг бичлэг хараад багын явдал санаанд орлоо. Баг байхад хоцорын газрынхан шинэ жилээр зологдог хүүхдүүд нь подисны айлуудаар хисдэг байсан цаг. Багада найзалдаг байсан нэг подисны Батбаяр, Амраа, Баяраа ямар ингэ биччих юм уу те. Тэгээд биш юм билүү. Тэгээд бигээ дөрүүлээ мөн ч хэрэг тарина. Гулиадаар нь бас фактлнаа. Тэгэхэд 12 13 таа байсан баха. Шинэ жил болоод дөрүүлээ нийлж аваад подисны айлуудаа дуусчихад орцны үдэнд саадны аршлага нарийн төмөр дээр суужаа л. Одоо бодоход тэр аршлага өндөр нь 50 60 см орчим л ах. Хин нэхэр тэр яриаг эхлүүлснийг санахгүй байна. Хүүтэн төмөрд хилээ өргөгээр час хийгээд аскарпины хүчил ууж байгаа юм шиг эсгэлэн амтагддаг гэсэн яриа гараад тийм үгүй гэж хэсэг маргалдаа туршиж үзгээр болов. Хин игэлж хүргэх маргаж агаад үсгийн дараалалаар тэгтээ сүүлээсээ эхлэхээр болов. Аливаа юмд хөөрхийн амраа маань мөн ч хилмигдсэн дээ. Тэгээд би хүргэхээр болоод хилээ гаргаад ойртуулаад хүргэтэл час гэдэл байхгүй. Сэрүү оргиод наалтчихгүй авч болдгоо сандарч байхад нөгөө гурвал яаж вэ? Ямархан амттай. Бас амтын асуулт. Сандарсандаа гэрлүү заах гээд дээшээгээ тогтвол байхгүй. Батбаяр Баяраа хоёр нь ууламж гिचн хилээ гаргаад бас наагаад тавьчихсан да. Олон хилмигдэж хашир суусан гэсэндээ амраа маань бид гурваас ямархуу байгааг юу амтагдаж байгааг асуугаад байдаг. Нөгөө гурав явган суужчихсан амаа ангаачсан хил төмөрт наалдаад хүзүү гүрдээс нүдэн бүлтгэнсэн тэжээлээ идэх гэж байгаа галуу шиг гурван юм гангнаж гунгнахаас өөр үг аваа байхгүй. Ямар л олигтой юм харагдаг гэж. Ер нь болохгүй юм хийж байтал эвгүүцсэн гэдгийг Шрекийн муур шиг нүд царайлсан гурыг хараад амраа маань сандарч эхэллээ. Яг тэр үед подиснаас хоёр давхрын даваа ах гарч ирж таарад амраад халуус асах гэж хэлэх сонсогдлоо. Амраа маань халуус гингүүд нэг ухс хийснээ гэрт орчихвол намайг гарахгүй штэл гэж байна. Хоёр. Тэгснэ хаалгаан түлэгчээд гар дээрээ шээх үед шээс халуун байсан даа л гэж юм шүү зөлөгч нь ээжийн үлэн мөн чих уусан одоо бас шээс уух гэж юу уухаарч гэж шээхтэй хаан шээх юм болоо хэрэв 3 хүний хил салгаж амжилгүй шээс нь дуусч яах юм. Яа. Шээгдэ над руу харж шээх бахта амраагийн шээс ээжийн үлэнгөөс амт өөр юм болов үгүй тэрүүхэн оронд муу игэн бодсон хажуугаар нь хүзүү хилний уг хавьд чилж өвдөж байгаа гэж амраа маань шийдсэн шинжтэй өмднийгөө довчийг тайлаад харшлагын нөгөө талаас ойртож шүү. Яана гуруулаа сандралтаад гангнаж гунгнаж байгаа маань бараг усны шуудын цуглаан цаашаа эцэст нь шийц иргэд нүдэн анж байгаа
гар уургаас илүү өвдөхгүй байх гэж бодоод огцом гидэж эхлэв. Байхгүй тархин дотор гал маналзаад хоолойны уг руу юм чивчгсэн юм шиг хатгуулаад хажуугаар нь хилний үзүр хорсож байгаа гэж нэмэр алга. Амаа дараад л хоошоо унаад өгсөн. Нэг мэдсэн чи амраа мэн зүгээрүү чиний хил төмөр дээр үлдчихлээ штэ. Их шиг болов. Аман дотор хил байгааг мэдэж байгаа хэрнээ нүд нулимсаар дүүрэл явчихдаг юм да. Босоод ардал хөөхий нөгөө хоёр маань ч бас хилээ огцом салгасан бололтой. Газраар нэг тэлчгэнсэн юм хөвтөж байна. Нөгөө төмрөө ардал нарийнхан төмөр дээр жигчи хуруу хэр өргөнтэй улаан ягаан гурван юм наалтаад үлдэж. Амраал энэ гурыг хусаж аваад хилэн дээр чинь наачгүй тогтчих. Амраад ёо үг дуурах тэгэлгүй чадваргүй гурван юм босч амаа дарсаар амраа руу муухай арсаар подис руу орж илээ. Бүтэн 2-7 хоног юм идэж уух хүнтэй ярих гэж тарчилсан да. Яаж азар хичээл карантинсэн байсан. Бараг 100 дуустал төмөрт наалцсан 3 ягаа юм. Тостаагаад толботоод л байж байгаа харагдсансан. Хүүхэд насаа гэж гинэ. Нөө халсан өнгөрн ингээд тот. Тий зүгээр арсны хилний арс би ч гэсэн яг ингээд наагаад тэгээд амар юм. Айсанда татаж аваад тэгээд хилээс тусгаажд нь шүү дээ бүр. Харин тий. Тий тэгээд зүгээр ягаан нь бол биш хилний ийм өнгөр арс наалдаад үлддэг л дээ. Манай орц ингээд нэг ийм гараад ирэнгүүт ингээд хоёр талдаа ийм төмрөн сандалтай дунд нь ийм нэг ийм орцны хажуул нэг ийм төмөр сараалж байдаг гэсэн баггүй юу. За тэрэнд бол бид нэр мөнчиг их наасан да. Би бол нэг л наасан. Гэтэ наахта харин би ерөөсөө ингээд ямар ч сонирхол төрөхгүй зүгээр л харж байгаа л тэгэл ингээд наах. Тэгэл наалтсан шүү дээ. За, цэрэн эдмэд Батнаран гэдэг үсгүй. За. Нилээд олон жилийн өмнө хүргэн ах маань бурхан болоод ихч өдөр бүр гандаа орж ном уншуулдаг байлаа. Нэг өдөр нөхөр бид хоёрыг ном уншуулад иргэдэм байна. Ядж байхад ойртоод гандан баг хааж оройтоод кассан дээр очил. Одоо ном уншихгүй лам нар явсан гинэ. Гэтэл ашгүй нэг лам бид хоёрыг дуудаад би уншаад өгье гэж. Бид хоёр ч баярлаад номнуудаа уншуулаад дууслаа. Би ламд баярлаа гэж 5,000 төгрөг өгчөөд босох гэсэн нөхөр босохгүй суугаад ах. Би явъя гэж чинь нөхөр ламаас номны мөнгө хэд болсон бэ хаа гэж чинь. Нөгөө лам дугуурсангүй. Би гараас нь татаад дахиад л явъя гэл. Тэгсэн нөхөр хариултаа авъя хаа гэж авд юм да. Би бүр ичээд санаа зовоод чирсээр байгаад гараад чи юугээ солиороод байгаа юм бэ? Энэ лам чинь сайн санаад ном уншиж өгч байгаа. Ном уншиж өгч байхад гэсэн чинь юу гэсэн үг юм? Түрүү кассан дээр номын үнийн тариф харахад 4,500 гэж хэлсэн шүү дээ. Хариултаа авч болохгүй мүү гэж юу? Тэгснээ бас. За би ямар өмнө нэг гэж ном уншуул зүйш юм биш. Яаж мэдтий гэдээ уурлаад байгаа маа гинэ. 500 төгрөг авах гэдэг. За, МБ Батбаатар гэдэг залуу бүтлгүй найз гинэ. Миний хамгийн сайн найзад тохиолдсон явдал л да. Найз маань ачааны машинтаа нисэж яваад машин шүргэж тэгээд цагдаа дээр гүйж яваад нөгөө цагдаа нь торгуулаа төлөхөө дэргээд явуулж тэгсэн мань хүн гэртээ банкны картаа марчгаад итэм орж хүний карт гуйж ашиглахаар шидэд очтол нэг жаахан хүүхдтэй гин. Нөгөө дүүг хуг найраад мөнгө шилжүүлж тэгсэн яасан байх нь вэ? Ясны бүтлгүй найз маань хүүхдийн карт димиттэй байдаг гэдгийг мэддэггүй байж тээ. Хүүч ээж рүүгээ залгаж ээж нь наад хүнээ байлгаж байгаараа гэд утсаа салгаж манай хүн ч юм бодсон хэсэг хугацааны дараа хүүхдийн аав ээж цагдаа дагуулад ирсэн. Хүүхэд залилсан хүүхдийн мөнгө дээрэмсэн гэ бууж гарсан гэсэн. Цагдаа нь гавлан гэж төвчгнөө тайлбарлаад нэмэргүй. Сүүлдээ аргаа ороод нөгөө байцаагчтайгаа яриулж яж итгэсэн гэсэн. Байцаагч нь илгээр явж төхөө сүүлдээ ахын дүү гандаа ороод ном сонио уншуулчих уу тэгхүү гэж гуйсан гэсэн. Уг нь манай найз сэтгэл гэж сүүлдээ гинэ. Нэрэ тэгхэл юм бэ те. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Үүлэн брэнд хамтран ажиллаж байгаа. За Үүлэн брэнд ханиад дархлааны багцаа гаргасан. За энэ болохоор ханиадтай үед болон ханиадгүй үед ч гэсэн дархлаа дэмжих зорилгоор хэрэглэнэ. Ханиадны бүх шатанд хэрэгжилж болно. Тий. За дархлааны багцын дотор нь болохоор ханиадны тос 80 г-аар нуруу цээжинд түрхдэг юм байна. За хамгаалах тос гээд хамранд нь энийг бол түрхдэг тий. Бүгд зөвлөх явахт нь. Тий. За шилмүүст вааны давс 1000 мг. За хоолой хамар зайлах давс 500 г. За тэгээд хамар угаагч тэгээд шиприс нэг ширхэх юм байна. За яг ингээ багцаараа байж байгаа байгаа шүү. За тэгээд бүтээгдэхүүнүүд 100% байгалийн гаралтай ямар нэгэн химийн бодис ордгоо. За дээрэс нь олон төрлийн ангаах үйлчилгээтэй. За 3 сартаагаас дээш бүх насны хүн хэрэглэх боломжтой. За тэгээд одоо энэ нөгөө яг ингээд элдв спикер гэсэн ингээ ярьж хахад айгүй олон нөгөө ээж нар за ёстой яг энэ Үүлэн брэндээр л өвлийг давж шүү гэдэг дандаа нялх хүүхдтэй ээж нар айгүй голцоо бичиж
Хэрэглэгчийн сэтгэл маш өндөр байдаг гинэ. Хүмүүс хэрэглэсэн хүмүүс маш өндөр сэтгэлтэй байдаг гэж шүү. Стот тэгдэг шүү. За тэгээд та эмчийн зөвлөгөөг нь бол 9717 2518 гэдэг дугаараас за хэрвээ захиалга өгөх эсвэл 7777 9990 гэдэг дугаараас аваарай. Тэгээд Үүлэн брэнд гэдэг зүгээр кириллээр бичгээр Facebook пэйж рүү орох боломжтой. За тэгээд маркет сегмент болон за Facebook-ууц нь зарагдаж байгаа газруудаас нөгөө хаяг зургуудыг харах боломжтой тий. За алчин бөмбөр, натур худалдааны төв, Apex их дэлгүүр, за фермерүүд худалдааны төв, за нэгдүгээр хороолт нөгөө Санди 2 буюу хар хорин дээр байдаг шүү дээ тий. Гэх мэтчлэн нөгөө томоохон зах худалдааны төвдөөс авах боломжтой байгаа. Захиалга өгөөд хөргүүлээд авчиж болно тий. Тий 7777 9990 гэдэг утас руу захиалга өгөөд гэрийг хаягийг заагаад хөргүүлээд авчиж болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Үүлэн брэнд хамтран ажиллаж байна, баярлалаа. За одоо чи явах. Чинийх. Тийм үү. За Бямбхүү Батэрдэн гэдэг сонсогч. Би 2 дугаар анги байсан юм. Хавар сургуулаа тараад найзтайгаа тоглож гэртээ арихгүй шууд кино үзүүрийн газар очлоо. Сумын төвд болохоор тог байхгүй. Манай сумынхан оройдоо тэр кино үзүүрийн газар очиж мөнгө төлж кино үздэг байлаа. Тэнд аав ээж хоёр бас кино үзэх гэж очисон байсантай таарлаа. Тэгээд яахан зэмлүүлж аваад л харьдсан байгаа үсттэй. За хараад гэрээ нэгээд ортол хав харахгүй. Арайгаа шүтэнцээ олж аваад лагаасаал. Тэгсэн өвөө газар доошоо хараад хэвтэж Яна. байна. Дөхөж очиод өвөө гэж дуудсан бол сэрсэнгүй. Хамар амнаас нь цусгаарц аймаар юм хэвтэж байв. Яна. Би ч хүн ингэж л өгдөм байна гэж бодоод л уйлал аав ээж рүүгээ эргээд л гүйлээ. Очоод кино үзрийн хаалгыг айхтар том нээгээд л мөнгө хураадаг их чиг дайрчихшхан ороод л аав ээж дээр очоод л өвөө өнгөрччгээд л хамаг чангаараа хэлэхэд аав ээж хоёр ухсгийн босоод гуруулаа нийлж аваад уйлаад гэрлүүгээ гүйлээ. Гэртээ очоод аав минь хүү хажуу айлд ороод байж гэл ээж хоёр гэрлүү орлоо. Төд удалгүй л ээж инээсээр гараад ирвэ. Тэгтэл өвөө маань найзтайгаас архад зоглоод тасраад орон дээрээ унтж байгаа. Орноос унаад хамар амнаас цус гаргаад гитчихсэн байл. Ээхүүд. Өглөө нь өвөөгийн дүү уйлсаар манайд шар тус золын хүн бариад орж ирэхэд нь өвөө цайгаа угаад орон дээрээ сууж байгаа юм чи. Тэрнээс хойш надыг энэ ёстой алдаг хүүхдээ гэж хүм болго хэлдэг боллоо. Тэр мэдээ тэр ороод л шууд сумаар нэг тархсан байлаа. Дорнод баян уулсум 2001 он болсон юм. Гинэ бүр. Угаасаа тэр баахан кино үзэж байгаа хүмүүсийн дунд ойр сумын төвчээр чи юу яд энэ 3-4 хүн 1000 хүн байгаа өстэй тий. Парк гээл таарна шүү. Тэгэн шүү. Тэгэл тэр өвөөг үлдэгээл дараа нь таарсан. За одоо таач мөнхөрхөнтэй гээл. Харин тий. За Отгон Баяр Баасан сүрэн гэдэг бүсгээ үйлчлээд өгөх байна. За үдийн ачаар нэвтрүүлэгт вампир гинэ. Хүмэн 6-7 настай л байсан юм да. Нэг шин унтаж байтал хүмэн зүүдэлсэн бололтой өрөөнд орж ирээд ээж би хар дараад байна гэж байна. Яасан юу зүүдэлсэн минийх хөө гэсэн чинь амар вампир зүүдлээд байна гэжээ шүү. За одоо тайвшир удахгүй болох гэж байгаа. Төрсөн өдрөө төсөөлөөд тоортоо үлээж яана гэж бодоод унт минийх хүлгэлээ. Удалгүй ахаад ороод ирлээ. Яасан бэ минийх хөө гэсэн чинь ээж нөгөө вампир чи миний тоортыг идчихлээ. Яа бүр халиа зүтэлтгнээс. Юу хүүгээ тайвшруулах өөрөө хүүхдээ инээж ижлээ гинэ. Яа өмнөх зүтдгээ дараагийн зүтээ холж байгаа биз дээ. Яа. За Дашка Дашмегмэр гэдэг залуу бэр гуйлтанд явсан байна гинэ. За тэр жил том ахын том хүүд бэр гуухаар хотоос 300 гаруй километрт гарваа. Бүх юмаа бэлдээд 5 жил арх авлаа. Очлоо, хадгааж тавилаа, бэлэгсэлтэй ч өглөө. Тэгтэл ойр хавийнх нь бүх хамаатнууд энэ тэндээс машинтай хүмүүс ирсээр 7-8 машин болж шүү. Бидэнд шахаж байна. Өөртөө сайн ууцгах юм. Хаяанд нь авдар арх харагдаж шүү. Угаасаа барахгүй юм байна гэдгээ мэдээд худлаас хотлоо. Гарч бие засна гэж хэлээд унж тусаад л хатавч мөргөөд л худлаа тасарлаа. Араас хүүхэд маань хоёр найзтайгаа сүүлд ирсэн юм. Тэд намайг хоёр талаас сугадаад л машинд хийлээ. Машинд оронгуутаал би зүгээр болоод цаадуулаа хурдлал нөгөө 7 цаг нь боллоо гэд үлдв. Нилээд байж байсан бас нэгийг маань дамжлаад л ирж байна. Машинд оруулахад нь би алиугээд л өргөж татаа суулгахад л худ талын нэг хүүхэн хамт ирснийг анзаараагүй баригдсан юм да. Хүү чи согтоогүй юм уу гээл цааш явснаа л гурул болоод эргэж ирээл намайг суг татаж буулгаал авж ороо шахлаа. За чинхнээсээ тасарваа. Яана. Нэг анзаарвал нэг хүүхэн намайг чинь машин хооронд оруулаад машин руу чи шахчихсан. Бид хоёр үнсэлж байд юм да. Би тэр хүн яадаг үлээ хүүхэг бахаа гэж. Доошоо суугаад бөөлтнээ энтергээл аргаллаа. Тэгчээд л ашгүй явах болсон шиг байгаа юм. Хотороо замаараа намайг гэрт буулгаад ахмаа сугдаж мөрлөөд оруулаа. Хоёр хүмүүс аав яасан зүгээр үү дээл мэйл нь яасан юм л гэж байна.
Ах тэгсэн. Аавыг чинь хүүхнүүд булаалдаад суганд будаа гал. Гэлээд орон дээр хөвтүүлээд гарч чадав. Маргааш нахынд очлаа хашаанд авааж таарва. Би ч нилээн дүлж байгаад очил. Чи өчигдөр юу болоод байвал гэж. Харин тийм ээ тасарчээ гэтэл. Тэгээд яацгүй юм шүү. Би үннээ хэлэхэр шийдлээ. Нэг мэдсэн чинь нөгөө талын нэг өвх намайг машинод донд шахаад үнсэж байсан гэтэл өвхстэй чи үнсэх гэж байна. Харин тийм ээ тэгэхээр дүлгэх гэснээ агсам тавиад эхлэе гэж бодох юм болоо гэж бодоод айгаад арай эвтэхнэр аманд байсан хилийг нь хилээрээ дүлгэлээ штэ. Гэсэн чи дэми донгосоод байгаарэ чи гээд эргээд алхачихсан да. Наа загнамар багаач инээдэ бэс дийлэхгүй цаашаа алхаж байгаа юм шиг л харагдсан лээ. Дараа нь олон гуйлтанд явсоо золги юм их болсон гинэ. Агтаа заавал ийж яриад ахтай явдаг. Шат өгч. Яар балаа юм бэ? Яа гэрүүлээ салгацсан байл яа. Очоо те ододтойгоо. Нэг бэр госмш өөрөө салаад оо те. Өөрөө салаад айгуул нөгөөдүүл ийм танааханд өгөхгүй мөхгүй гэж зүгээр. Танаахаас бүтэхгүй бай. За энэ одоо ямар юу энэ хүний нэрийг юу гэж бичиж. Peter Fly. За. Peter Fly Ivy гэнэ. За ийм нэртэй сонсогч байна. Эрүүл мэндийн багшийнхаа пеналт зарцаа бөөс 2 хийж байсан гинэ. За. Би 1-р салааны хамгийн урд талын ширээ буюу багшийн өөдөөс харж сууд юм а. Тэгээ нэг өдөр уйдсаншгээ сууж байгаа завсарлагаанаар зургийн анд болох марзан пүүжээ Евэн суудаа. Юулаа нэртэй. Евэн суудаа нартагаа сууж агаад гинт нэг сахилгуудах санаа дон гэж толгойд минь гэрлийн чийдэн шиг аслаа. Тэр ойлгомжтой эрүүл мэндийн багшийн пенальтанд зарцаа бөөс 2 хийхээ. Юунч бэлэн бөөс гэж хэлээ. Эрүүл мэндийн багш манай ангийн багш болохоор арай удаа ордог. Тэр өдөр 3 цаг эрүүл мэнд орох байсан. Дараачийн завсарлагаанаар марзан пүүжээ гяс гарч зарцаа олох. Евэн сувда манай ангийн нэг хөвгүүний үсийг ухаж агаад 2-3 бөөс олоод бүр бэлэн байж байгаа. Амар. Юун зичлэх гэж авчтий те. Хотод цаасанд ороогоод авчрах. Харин би дараагийн цаг дээр багшийн цүнхийг нь ухаад дотроос нь пеналыг нь авах юм. Дараагийн цагч боллоо. Төлөвлөгөөний дагуу манай хэд ч түүртгүй аваад ирлээ. Би ч амархан пеналыг нь авчихлаа. Одоо гол үе шат болох багшийн пеналт хийх байд. Пеналийн цахилгааныг татаад гяс хийсэн чинь нөгөө бөөснүүд чинь үзүүрлэгчийн нөхрөө хараад. Яа бараг уралдуулах нэ. Зарцаанууд нь үзэгнийх нь таг руу яваад орчив. Багш маань орж ирж за хүүхдүүдээ энэ цаг дээр би даалт өгнө. Би даалтаа хийж дуусгаад үзүүлэхгүй бол дүн гарна гэж санаад хэрэггүй шүү л хэмээлээ. Хамгийн түрүүнд манай гавл толгойтой хүүхдүүд босч үзүүлээд багш яг пеналныхаа цахилгааныг нээгээд үзэгний таглаа авах мөчөд зарцаанууд нь үсрээд манай ангийн охины цамцны зах руу яваад орчих. Нөгөө гавл охин ч амар сэжигч юм болохоор ойрлоод, уйлаад, уурлаад бөө юм болсон. Тэгээ хин гисэн гэ багш асуусан чи манай ангийнхан бид гурыг нэрийг анги зураад хэлээд аав. Тэгээ яасан бэ гэж юу? Мэдээч хэрэг шийдгүүлээд бидэн гурийн дүүн гараагүй байдаг юм а. Нөгөө бөөс яасан бэ гэж юу? Багшийг харандаага үзүүлсэн чинь заваан дуураад цус үрсчээд балер юм болсон. Нэрээ тийм марцнаас манай нөгөө багш эрэхтэй байсан тулдаа улирлын дүүн гаргаагүй эмэгтэй байсан бол яах ч гэсэн бүүмэд. За тэгээд амьтан тамалсан хүмүүж бөөс тамалсан. Яа, хамтан дамалсан хүмүүжилгүйгээд бид гуравтаа хөвжөлтөө гэгээлэг дурсамж байсан юм шүү. Энэ пост үдийн ачраар уншигдах юм бол Евэн сувда яагаад Евэн хочтой болсныг бичнэ. Энэ постыг унсан танд баярлалаа. За тэгээд спаштэй гинэ. За. Йоо, манай бас нэг өсчин жилүүд ингэ ярьж исэн юм а. Уртлынх нь охин зүгээр л ингээл бөөс ингээл ичээ тэгээд хардталтан судаг хажуудлын ширээний хамт судаг за банд хөвгүн. Оо за одоо тийш орлоо 2 3 гэ тоолоос ичээ тэгсэн гэдэг. Би тэгсэн чи үгүй тэгээд бөөс нэгээд өсрөхгүй юу гэдгсэн чи. Үгүй тэгээд одоо бол ингээ хэлнэ штэ өгшөн чи ингээ бөөсцсэн байна. Цэвэрлэл мэвэрлгээд тэр үед хүүхэд байсан болохоор тэгээд нөгөө хүүхдээ эвгүй байдалд оруулчихна гэж боддог байсан юм уу. Тэгээд ерөөсөө хилдэггүй. Тэгээд тэр охины бөөсөндөө бэлчээлж тэгсэн гэж асуусан. Тэгэл нөгөө хардлын пен тоолоостой.
Юу саар. Йоо. Үгүй харин амар явж идэг гэсэн. Тийм үү. За сүхэ хауси гэх юм уу да хоси гэх юм уу? За гэдэг залуу. Харъя да. Сүхэ хоси. За тийм л юм шиг. Тийм л юм шиг. За энэ өдрийн минь төргий. Шин цэргийн баян санагдаа да. Карантин дээр ирээд хөл гарын жагсаалын бэлтгэл энтер гээд цэргийн эрдэмт суралцж эхлэвэ. Оройн тооны өмнө бяцхан зугаалга болно. Дуу дуулаа тойроод лалхна. Жагсаалын баруун гарын эхний хүн дуу эхлэнэ. Тэр хүн нь бие байж таарад жааман байлдагч тэр гээд манийг дуудлаа. Мань цоглогоор бие байлдагч тэр л гэлээ. Дуу гаргаад гэж байна. Бодлоо. Цэргийн тухайд ой тод буудгүй. Хөө яваа чи л гэж байна. Хар хөлс цуваад л явчихлаа. Сандарч нэг дуу саналаа. Дөрвөлжин сүмийн ороо дээр дөрвөн пломото зоогоодоо гэл солгоо хоолоогоо захирдууллаа. Дуулахгүй шашгарлаа. Онжууд дөрвөөд ирсэн гамингуудыг төрж шүү. За орилж байна. Орхи. Армийн жагсаалд оромжлоо дугаараа дахиад дуу эхлэл гэж байна. За тэгэд команд өгсөн. Нэг сайхан дуу санаа нүсрээд л ороод ирлээ. Цэргийн нөхрөө хөө гэдэл бахирлаа. Онжоо түрээ цэрэнтэйгээ хоёулаа хөө гэдэл авчи. За орхи. Өө бүр найранд явлаа л та чи гэж байна. Дахиад эхэл гэсэн команд ирлээ. За дүүрсэн ирэх гэж бодоод цэнхэр дурдан альчуураа гэж солонгороод анхны жавтыгаа хүртэж илээ. Ер нь би дууны өнгө олдгоо одоо ч хിവэрэл гэх. За цэнхэр дурдан альчуураа жагсаалт дуулаад байгаа. Тийм. Бро яг дууг. Йоо ялахны бүр. За Улаанбаатар хотод 11 цаг 38 минут бас нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хаан банкны хэрэгцээ бүрд шийдэл ураатай зээлийн аян хамтран ажиллаж байгаа. За Хаан банк руу очилгүйгээр та ингээ нэг Хаан банкны интернет банктай бол ерөөсөө л 3-5 минутын дотор 50 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой. Тий. Хаан банкны одоо аппликейшнгүй хүн гэж бараг байдгүй баха. Харин бараг байдгүй баха. Тэр хаа байгаа газараасаа хизээч хамаагүй авах боломжтой л гэсэн үг шүү дээ. Тэгээ апын татаад авсан бол за мэдээж хүн бүрийн хэрэгцээнд тохирсон олон төрлийн зээлийг Хаан банк аппликейшнтай байхад авч болно. За энэ чинь ганц цалингийн зээл биш, малчны зээл, автомашины зээл, тэтгэврийн зээл, бүр бизнесийн зээл гээд 8 төрлийн зээлийг онлайнаар 3-5% дотор авч болно гэдэг байгаа шүү дээ. Тий. Тий. За тэгээд магадгүй та Хаан банкнаас өөр банкар цалингаа авдаг байсан ч Хаан банкны аппликейшн дээр бол цалингийн зээл авч болно. Тий. За тэгээд хадгаламж барьцаас нь зээл авъя гэж бодъё л доо. Тэгэх юм бол хадгаламжийнхаа дүндээ ингээд тохируулаад хит хитэ удаа зээл авах боломжтой бас. За. За Хаан банкны үйлчлэгийн нэгдсэн төвийн 1819-17 гэдэг утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа шүү. 1819-17. За мөн зүгээр Хаан банк гэж бичгээд эдний чинь Facebook руу н орчдөг шүү дээ. Тий. За ингээд аппликейшнийг хүмүүс нь Хаан банкны аппликейшнийг татаад интернет ирэхээ Хаан банкны аль ойрхон салбараа чи нийлгэж байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хаан банкны хэрэгцээ бүрд шийдэл ураатай зээлийн аян хамтран ажиллаж байнд баярлалаа. За Монгол тулга гэдэг залуу халзан байна гинэ. За би гэж хүн эмэгтэй эрэгтэй хоёр фракцтай хүн л дээ. Эмэгтэй найзуудтай хайрлагдаж явсан их аацтай хүн. Шоу энтерт ихэнхдээ охидтой гардаг байлаа. Манай нэг эмэгтэй найз их царайлаг, загвар өмсдөг залуу 2 жил гараа араас нь гүйц суус юм. Ер нь л залуус араас нь гүнээ. Баргийн залуу тоохгүй. Хөөрхий минь хортоодоо дайхи өргөлгсөн. За тэр үеийн паяа эхэллээ гинэ. За би хідэн хөөрхөн найз октойгоо талбай урд Виктория орж шоудлаа. Манай нөгөөх нэг урд париктай гангаах одоо нөгөө үсээ уссан байна шүү дээ. За тэгсэн нэг хүүгүүн таалагдаж нөгөөгийг нь би ширээн дээр урд суулгалаа. Манай орч учраа олоод байгаа бол уянгийн бүжгэнд бүжиглээл хөтлөлцөө сүд. Бид ч баарнаас гарахаар болж өөдрөө явж байтал халамцуу нэг охинтой манай халзан муудалцаа зодон боллоо. Огтл осон үстэлцэж манай хүний парикийг хайчихлаа. Мүлжсэн толгойдоо цагиргаа эмэгтэй эрэгтэй хүн шиг зогтолтож байгааг харсан залуу юу гэж бодсныг мэдэхгүй. Царай сонин болоод гараа авчихсан. Арай гэж салгаад гараад иртэл нөгөө залуу байхгүй. Манай алдсан уцаа солилцоод амжсан бол та нөгөөх рүү залгасан чи халзан байна гэчээд уцаа тасалсан. Эрэгтэй хүн байх гэж бодсон шүү дээ. Тэр муугаас олж бид эд найзаагаа шүнжэнгөө харагдаж хонж илээ гинэ. Халцсан байна. Тэгж штэ нэрээ ёо. За Б Ари гэдэг сонсогч. За сайн байцгаана уу? Цагаан сар төгсөж байгаатай холбогдуулаад нэг бага насандаа болсон ичмээрч гэх юм уу жил болгон л ярианы зэд болж байсан түүхээ хуваалцъя. Анхны пост. За би гэдэг хүн бага байхдаа жил болгон сумын төвд байх эмээ өвөө дээрээ цагаан сарын үеэр очдөг байлаа. Тусуулах гээд ч юм уу, усуулах гээд ч юм уу бөөмэд. Тэр нэгэн жил мөн адил жам ёсоор очлоо. Тухайн үедээ 6 настай байсан. Бас намайг очихоор надаас салтгүй нэг босс ихчтэй. Тэр ихч маань 8 настай.
Би гэж амтан үгнээс нь гарахгүй гөлөг шиг л хаа байсан газар дагаал явна. Одоо бодоод байх нэг тийм чөтгөрлөг намайг дээрлэх нь бас би айгаад үгнээсээ гарахгүй шүү дээ. Битүүний өдөр байлаа. Өвөө сайн цаг хараад эдээгээ засч байна. Гой ховрын чихэр хатаамал гэ зөндөө. Өвөө хэлж байна шүү. Та хоёр том эдээнээс юм аваад үзээрэй л гэж байна. Бид хоёр ч юу гэж авах вэ өвөө гээл томоо том. Өвөөч гараа авчлаа. Манай чөтгөрлөг ихч хөөе нааширл гэж. Би яасаа айнаа л гэсэн. Ихч өвөө 0 орчлоо. Би гараад өвөөг харж бай. Чи эдээнээс гой чихэр аваад ирээрэй. Өвөөг 0-оос гарахаар нь би чамд дохио өгье гэж байна. Би ч айгаастай бас үгүй гэвэл их чи яаж ажиллахыг мэддэг болохоор заа зал гэл. Ихч гараа авчих. Би 2 гаран дээрээ нэг хатаамал 2 том чихэр тавьсан. Бас яг адил хэмжээтэй аваад байгаамаа бас. Унахчихгүй гэсэн шиг 2 алгаад илгээл гарах гэсэн яг өвөөтэй нүүр тулчваа хөөе. Ёо зүрх өстө түг. Өвөө яах гэж байгаа юм чи наадахаараа гэж асуухт нөгөө бандсан хүн ална гэдэг шиг танд үгүй гэсэн байдгийг. Одоо дахад би нэрээс ирэлсэн байж. Яаж утсан нэрэл өөрт нь өгөх гэж байгаа хүнийг юу гэж загнах вэ? Нилээ хэдэн жил миний ойдгаа хамаатны шооч ахнаар нөгөө танд үгүй явж байна гэдэг штеп. Сүүлд сонсох нь нөгөө мө чөтгөр чинь өвөө гэрж байгаа харангуутаа юун дохио өгөх өөрөө зүхтаацсан юм байна лээ. За энэ хүртэл үсэнд баярлаа. Үдийн ачирт орвол тун их баярлнаа. За тэгээд луу жилдээ аз хиймэртэй байх болтугай. Тийм нэг чөтгөрлөг бэдэг тий. Муу юм санаачилдаг. Тийм. Нүмүд өөрөө амар галс мөрчдөг болтчдөг. Мөнх жаргал мөөгээ гэдэг сонсогч энэ дүлий гинэ. За. Доорч эхнэртэйгээ хэдэн 10 жил хамт амьдарчээ. Олон жилийг хамтдаа өнгөрөөсний эцэст нөхөр нь эхнэрийнхээ сонсгол муу болж байгааг анзаарч санаан зовж эхлэв. Эхнэртэй сонсголын аппарат хэрэгтэй байж магадгүй гэж бодсон ч яаж хэлэхээ мэдэхгүй. Тэрээр өрхийн эмчрөөгөө уцтаж зөвлөгөө авч эмч түүнд туршиж үзэх хэлбэр арга санал болгож эхнэрээсээ 40 алхам зайд зогсоод энгийн яриагаар түүнтэй ярьж байгаа юм шиг яар. Тэгээд сонсож байгаа эсхийг нь ажиглаарай. Хэрв сонсгоод бол зайгаа 30 алхам дараа нь 20 алхам гэх мэт болгон бууруулсаар хариулт авах хүртлээр өргөлжлүүл зайн сонсголын аппаратанд тавигдах наад захын шаардлагыг тооцоолоход бидэнд туслана гэжээ. За. Маргааш нь мань нөхөр эхнэрээ галдгооны өрөөнд оройн хоол хийж байгааг хараад эмчийн хэлсэн зөвлөгөөг шалгаж үзэхээр шийдсэн ба. Тэр эхнэрээсээ 40 алхмын зайд очиод хонгор мэн оройн хоолнд юу хийж байна гэж асуув. Тэр юу ч хариулсангүй. Тэр жаахан ойртож очиод хонгор мэн оройн хоолнд юу хийж байна гэж дахин асуув. Эхнэр юу ч хариулсангүй. Дараа нь тэр эхнэрээсээ 20 метрийн зайд зогсоод энэ удаад хариулт авах гэж найдаж ижил асуултыг асуув. Гэвч эхнэр нь бас л хариу өгсөнгүй. Дараа нь тэр эхнэрээсээ 10 метрийн зайд зогсоод хонгор мэн оройн хоолнд юу хийж байна гэж мөн л асуув. Тэр ямар ч хариу хэлсэнгүй. Нөхөр нь маш их санаа зовж эхнэрийнхээ сонсгол мууцанд ихэд өрөвдөжээ. Дараа нь шууд эхнэрийнхээ чанхаард очиод хонгор мэн оройн хоолнд юу хийж байна гэж асуув. Эхнэр нь доржоо чи галзуураа юу би 5 дахь удаагаа лавшаа хийж гин гэж хэллээ хэмээн өөдөөс нь ундуцжээ. Өөрийнх нь сонсгол юм байна. Өөрийнх нь сонсгол байх. Тийм байна. Өөрийнх нь сонсгол юм байна. За. Facebook хуудсанд ирсэн хөгжилтэй түүхүүд гинэ. За манай радиогийн пэйжийн чат руу ирсэн юм байна. За. Сайн байна уу? Өөр тохиолдол хөгжлөө түүхээ хуваалцмаар санагдлаа. Нэр нь ууцлаад өгөөрэй. Би нэг удаа өвөгийн дэ очлоо. Тэдний очихороо өвөө эмээдээ туслаад ойр зургийн юм хийж өгдөг юм. Хашаанд нь ороход өвөө эмээ хоёр хашаагаа цэвэрлээд их л завгүй байж байна. Би ч ховц сумнараас солихоор дотгош ортол гал дээр тогоотой бол буцалж байгаа харагдав. Тагийг нэгээд тартал шар бутаатай шил буцалж байна. Түлэгдгээс өмнө жаахан хутгаж байгаад амсаад үзэл бүр ямар ч амт байдгүй. Нуггүй хол юм байна л та. Тэгэхээр давс амтлагч энэ төр хийгээд өвөө эмээ хоёрыг бас орж ирэхээс өмнө хоолыг нь хийжээ сууж явахны бодвоо. Хоолнд хэдхэн ширхэг төмс хэдэн ширхэг мах гэхээр зүйл их байсангүй. Тэгэхээр сонгон луу энэ төр хийгээд их хайтай хамттай болгочихлоо. Хоолоо утгаас сууж итэл өвөө гаднаас орж ирсэн. Өөшгөө миний охин нохоо хоол гутгаж байна уу? Яг тийм. Өвөө дүлэгдээд ийшээ болж явах гэж гэрэл санаа зовоод ороод ирлээ гэж авд юм да. За дараагийн чөтгөрөөс айсан гинэ. Би 9 дугаар ангид л байсан үе бид ангиараа түл малын нүхэн гэр барих даалгавар аваад аймгийн төвөөс холгүй суманд очиж ажиллаваа чухам. Нүхэн гэр гэж юу юм? Нүхэн гэрээ? Аха. Зүгээр газар ухаал тэгэл тэнцэн амьдрахгүй юу? Хурах ашигнуудыг хийх юм уу? Тий. За. Өдөр нь ажиллаад л орой дуу хуур элдв дэдийн инээдтэй аимшигтай зүйл ярьцгаана. Нэг орой баахан чөтгөр шулам сүнс өдөр яриад амархаар болов. Бид нарын байгаа газар хоёр талаас ордог модон байшин. Охид өвгүүдээр орно. Цэлмэг тэнгэр, тал сартай шун, санаа нэлдэг хідэн найзууд худаг дээр очиж унтахаар явлаа. Нөгөө эдтэйгээ ярилцаад хүүгүүдийг айлгаар болж би гүйцэтгэхээр болоо. Арилын ногоон бэлэний дотор нь цав цагаан. Эргүүлж өмсөө дотоочтойгоо бошгуугийн үлгэрийн шулам шиг хоёр талдаа гүүгээд ямар амар юм бэ? Гацалт
Тийгээл явж исэн чинь сүүдэртэй харахад яг чөөгийн аргагүй шт өндөр метр 60 жин 50 кг зүгээр л гагата ганган арга ясан. Өөрөөсөө өртөл жаахан жирэхэд хүүгүүдийн байр руу дөхөж явтал ард чимээ гарах шиг. Эргээд тартал ата таван тэнгэр минь толгоо шигээ том гартай сарваасан чихтэй уртоо сүдэр миний ард зүгээр л клап хаахны нүд харанхуулаад л хөл хөрчгөөд арай гэж хүүгүүдийн байрны зөв тинхээ мэдээ ойрлоод хараалаа. За бараг миний арга ясан төрүүлээд арьсан махард нь гүүж явсан баха гинэ. Байр руу чарлаад ортол өнөөг чинь хоцорсонгүй цонхоор нэг хачин муухай ашгараад ирэхийг харсан хүүгүүд сүнсэн орой дээрээ гарч голын дуу хадаан багш октийн байр руу хараад юм байгаа сте. Би ч араас нь өнөөг миний хойноос гинэ. За тэгээд огт хүүгүүдгүй гахаашиг чарлаад зүгээр л дайн цаашаа арай гэр тайвшраад хартал яасан байх нь. Намайг худагнаас явхад найз маань миний стилээр хоёр чихэндээ ийм 5-3-ны бэли углаад тэгээд дагсан шаар байж би найзаасаа найз арын идээсээ хүүгүүд бит хоёроос багш охид бүх хүүгүүдээс харин эрэгтэй багшаас банк үрдээд буцах хүртэл хажуугаар нь унтах шитгэл авсандаа ирээд оноо гэж гинэ. Багшиг хажуугаар унтгаалсан. Йоо. За. Нэр битгий хэлээрээ MJL радиото танилцсан гинэ. За. Нэг өдөр ажиллаа тараад гэртээ ирвэ. Тэгсэн ээж ба нэг юм байн сонсоод бүр гайхсан царайтай байж байна. Би ч яасын зүгээр өгсөн чи энийг сонстоо энэ хүү яалтчгүй аав ээж нэрийг хэлээд байгаа юм гэхээр гайхаад юу ямар хүү та яг юу сонсоод байгаа юм гэсэн чил MJL 88.3 гээд радио хөгжилтэй юм ярьдیں۔ Ажлаа ингэ сонсохоор зүгээр байт илгэж байна. Тэгэхээр за илүү би сонсоо чихвчээ автаа гэж ээжтэйгээ хамт сонсохоор болоо. Тэгсэн гэрлэгч дэлхийн монголчууд MJL радио 88.3 сувг дээр тааруулсан сонсож байгаа гэдэл хэлж байна. Би ч ямар гоё хоолойтой ихч вэ гэсэн юм бодоо сууж байтал гинт ээж зогсоочлоо. Яаж байгаа юм бэ гэсэн чинь сонссноо аав чи нэрийг хэлээд байгаа үстэй. Би бүр хит дахин сонслоо. Яг л Сүхбаатар гэдэг байгаа юм та гэж юу. Би бүр шок. Юу Сүхбаатар би лав тийм үг сонссонгүй гэсэн. Ахиж ихнээс нь тавиад одоо сайн сонс гэж байна. Би ч заагээл дахин сонсоод л баг 4-5 удаа эхлүүлсэн. Ерөөсөө Сүхбаатар гэдэг үг сонссонгүй. Таал буруу сонсоод байна. Та юуг сонсоод байгаа юм гэсэн чинь MJL радио 88.3 дээр Сүхбаатар болон сонсож байгаа. Сугаад харуулсан сонсож байгаа гэдэг. Тэг чи Сүхбаатар болон сонсож байгааг сонсож үзэгчтэй. Эрхэм сонсогч үзэгчтэй ингээл байх юм. Яаж сонсон тэгж сонсогдоод байна. Ядж яхад хурдан ярих юм энэ үхэн гэж юу. Тэгээд би ээжийг тэгж хэлсний дараа сонсон чинь нэрээ яг л Сүхбаатар болон сонсож байгаа эрхэм сонсогч үзэгчтэй ингээд л явд юм да гинэ. Йоо. За Сүхбаатар гэж эрдөөсөө хэлдэг байгаа шүү. Эхлээ өгчл инээлдэд байж байтал аав ажиллаад хараад ороод ирлээ. Яасын та хоёр яагаад инээгээд байгаа юм гэж чинь. Тэгээд ээж ингэж сонсоод гэд хэлсэн чинь яахавтай ханаа нөхөр сүүдрийн Сүхбаатар гэдэм байгаа үстэй гэж. Яахавтай наад хөнгөрч нөхөр сүүдрийн Сүхбаатар гэдэм байгаа үстэй. Би тэгээд нөхрийнхөө дэрийг өдөр болго хийдэг. Эфир болгон дээр хийдэг. Анх зандаахтай хамт хөдөлж байсан дугааруудыг сонсоод үзээрэй яг тийг сонсогдно. Одоо харин арай удаан 50 ярддаг болсон байлээ. Ингэж л MJL радиотой танилцж гэр бүлээрээ байнгын сонсогч нь болсон юм да. Бүх дугааруудыг сонсдог шүү ажлын амжилт бүгдтэн гинэ. За. За энэ үрээд Сүхбаатар дууссан. За энэ үрээд гэрлэг нөхөр болох юмсан. Өдөр болгоны нөхөртэй. За энэ үрээд 2024 оны 1-р сарын 19-ний Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс өрчидлээ мишээ их суурайтаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагч Хаан банкны хэрэгцээ бүрд шийдэл ураатай Зэлийн аян за мөн үүлэн брэнд хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа мөн. За баярлалаа. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Хаан банкны хэрэгцээ бүрд шийдэл ураатай Зэлийн аян Хаан банкны үйлчлэгээний нэгдсэн төв 1819-17 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч үүлэн брэнд. Үдийн хачир нэвтрүүлэг дэлхийн монголчуудын MJL радио 88.3